Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг төслүүдийг бид нэр ямар зорилгоор хийж байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт иргэдийн амьдрах орчныг сайжруулах гэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг бол газар хөдлөлтөнд төсвөргүй, дулаан алдагдaltaй, хүн амьдрахад одоо маш төвөгтэй юм орон сууцнд байгаа. Та бүхэн мэдж байгаа. За энийг л одоо нэгдүгээрт иргэдийнхээ эрх шийг хамгаална, хоёрдугаарт нь бизнес эрхлэгч аж ахуй нэгж компаниудаа нийслэл Улаанбаатар хотын зүгээс тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа. Та бүхэн ашиг орлогоо олох ёстой. Гэхдээ иргэдийнхээ одоо эрүүл аюулгүй амьдрах чанарын стандартыг хангах хэрэгтэй. За өмнө нь бол 13, 14 онд гарсан томоохон алдаа дутагдлууд бий. Сонгон шалгуулсан компаниуд маань хариуцлага алдсан тал бий. Нөгөө талаар иргэд маань өөрснөө бас хэл өгөө компаниудтай олцох ч гэдэг юм уу ийм асуудал үүсээд энэ дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа бол нэлээд хэл маргаан дагуулдаг ийм ажил шүү. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төслийг аваад 5 жил иргэдээ гудамд гаргацсан компани төлөөллүүд ингээ байж. Энэ алдааг огт давтаж болохгүй. Хэрвээ энэ алдаа гарах юм бол төр өөрсдөө тодорхой арга хэмжээ авч эхэлнэ. Та бүхний эрхийг цуцлана. Бид нар дараагийн компаниуд руу шилжүүлэл явна. Тэгэд энэ ажил руу зориглон ороод одоо энэ хотынхаа бүтээн байгуулалт бодлогыг дэмжиж сонгон шалгуулалтанд одоо оролцож ирэх авж байгаа компаниудад одоо баяр хүргэе. 22-нд нийслэлийн цэцэг байгуулсан миллионын хороо олон нийтэд нийлт бол мэдээлэлтэй сонин сэтгүүл сайт гэдэг бүх шатнд одоо нээлттэйгээр мэдээлсэн үндсээрээс аж ахуйн нэгжүүдээс нээлттэйгээр сонгон шалгуулсан гарч тухайн миллионын хороо иргэдийн төлөөллийг оролцуулах мэдээлэл нээлттэйгээр үнэлээд дараах компаниуд шалгарч тэнцэж батламж гардаж авахруулжээ. За манай ханх эстетик компани одоогийн байдлаар Скватер дүүргийн 6 дугаараар хуучин ашиглалтын шаардлага хангахгүй 27 дугаар байрыг дахин төлөлөө орон сууцчлуулаад одоо барилгын явцныг 95 орчим хувьтай явж байна. 9 сард ашиглалтанд өгөхөр байгаа. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон мөн дүүргийн 22 дугаар орон сууцны сонгон шалгуулалт оролцоод шалгараад уг төслөө бол одоо бид нэр 24 сарын хугацаанд гүйцэтгэх гэсэн тийм дотоод графиктай явж байна. Энэ төслийг цаашид цаг хугацаанд нь амжилттай дуусгахыг зориулж ажиллах болно. Бүрднийх компани гүйцэтгэх захирлын базар манай компани 2003 оноос хойш барилга хүсэлтийн чиглэлээр үйлчилгээ явуулж байгаа. Энэ жил болохоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар байрны дахин төлөвлөлтийн батламжаа гардаж аваад ажиллахаар бэлтэж байна. Манай компани Карта Магад компани манайх Улаанбаатар хотын одоо суурьшилт ерөнхийдөө 5-16 давхар барилга ашиглалтанд оруулж ирсэн. Энэ 27 хохирсон иргэдийг маш хурдан түргэн орон сууцд оруулахын төлөө бид нар дээрээс нь орчны одоо цэвэр цэмцгэр байдлыг сайжруулах журмаар бид нар хүч шармалттай ажиллана.